Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн өргөсөн. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2026 оны 7 дугаар сарын 7-ны өдөр дугаар 91 Төрийн ордон Улаанбаатар хот Монгол улсын хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7 дахь заалд Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дугаар зүйлийн 1-р хэсэг 15 дугаар зүйлийн 1-р хэсгийг тус үнэн дэслэн зарлиг болгох нь. Тулгар төрийн 2235 их Монгол улс байгуулагдсны 820 үндэсний эрх чөлөө тус гар тогтнолоо сэргээн мандуусны 115 ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан хөдөө аж ахуйн салбарт олон жил өр бүтээлтэй ажиллаж тэмээн сүргийн тоо тогтмол өсгөж үйлдвэр ашиг шимийг сайжруулахад онцгой анхаарч хурдан удамтай нутгийн шилмэл омгийн торгон сүрэг бүхий ламын гигэний жижиг улаан үйлдвэрийг бий болгож ноос сүүний чиглэлээр дагнан үржүүлж тэмээний сүг хүн амын хоол хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болгон эмчилгээ сувилгааны зориулалтаар уламжлал шинжилгээг хослуулан технологиор боловсруулж залуу хооч үедээ сурган өвлүүлж малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд тогтмол нийлүүлж буй хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлэн Баян Хонгор аймгийн Баянлаг сумын тэмээчин Монгол улсын гавьяат малчин Монгол улсын алдар туяач Цэдэнгийн шинэн Монгол улсад уул уурхайн үйлдвэрлэлээс орох эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, геолог хайгуулын ажлыг эрчимжүүлэх, уул уурхайн салбарын эргэцэн орчныг боловсронгуй болгох, болгон хэрэгжилтийг хангах, ашигт малтмалын олборлолт баяжуулалтын хэмжээг өсгөж, үр дүнгийн сайжруулах, зарлыг бууруулах, бүтээгдэхүүний нэр төрлийг олжруулан үр ашгийг өсгөхөд ур чадвар гарган ажиллаж, ил тод хариуцлагатай уул уурхай хөгжүүлэн Монгол улсын нийгэм эдийн засаг уул уурхайн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Монгол улсын зөвлөх инженер доктор Гэлэнгийн Ёндан нарт Монгол улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж хөдөлмөрийн баатрын алтан соём тэмдэг Сүхбаатарын одонгоор шаган сугай зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцэв. Хөдөлмөрийн баатар цолоор Цэдэнгийн шинэн Баян Хонгор аймгийн Баянлаг сумын тэмээчин Монгол улсын гавьяат малчин Монгол улсын алдар туяач Гэлэнгийн Ёндан Эрдэнэт үйлдвэр төрийн өмчөд үйлдвэрийн газрын ерөнхий захирал Монгол улсын зөвлөх инженер доктор
Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2026 оны 7 дугаар сарын 7-ны өдөр дугаар 92 Төрийн ордон Улаанбаатар хот Монгол улсын ардын цол хүртээх тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7-р заалт Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дугаар зүйлийн 1-р хэсэг 15 дугаар зүйлийн 1-р хэсгийг тус үндэслэн зарлиг болгох нь Тулгар төрийн 2235 их Монгол улс байгуулагдсны 820 үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуусны 115 ардын хувьсгалын 105 жилийн ог тохиолдуулан Монгол улсын боловсролын шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд оюун ухаанаа дайчлан ажиллаж харилцаа холбооны салбарын мэрэгжилтэн бэлтгэх бааз суурийг бий болгож ерөнхий боловсролын сургуулийн физикийн хичээлийн олон 10 сургуулийн хөтөлбөр гарын авлага сурах бичиг бичиж тусгай мэрэгжлийн дунд сургуулийг хөгжүүлэх хүнсний технологийн мэрэгжилтэй ажилтан болон мэрэгжлийн дунд боловсролтой техникч дээд боловсролтой технологич бэлтгэх тогтолцоог хөгжүүлэхэд эдвэх чармаалттай ажилласныг нь өндрөөр үнэлэн хүнс үйлдвэрлэл технологийн их сургууль хүнс технологийн политехникийн коллежийн удирдах зөвлөлийн дарга доктор профессор Баасан Жавын баруун сай соёл урлагийн салбарт тайлбарлагч болон томоохон концертын хөгжмийг найруулан удирдах ард түмний сэтгэл хоногссон олон 10 дуу хөгжмийн бүтээлүүдийг төрөвж залуу уран бүтээлчдийн авьяас ур чадварыг хөгжүүлэн сургаж хөгжмийн урлагт оруулсан жинтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Завхан аймгийн хөгжим жүжигний театрын ерөнхий удирдаач Монголын төмөр замчдын дуу бүжгийн чуулгын уран сайхны удирдагч асан Монгол улсын урлагийн авьяас зүтгэлтэн Дагвийн Цэвэн Аравдан нийгмийн оюун санаа гол сайхны мэдрэмжийг хөгжүүлэхэд авьяас бэлэг үйлс бүтээлээ зориулан ажиллаж олон 10 бүтээл төрөн ард олноо соён гэгэрүүлж Монголын яруу найрагт өөрийн гэсэн хөнгө аясыг бий болгон Монголын уран зохиолыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлэн зохиолч яруу найрагч Монгол улсын соёлын авьяас зүтгэлтэн айлтгүн төмөр очир нарт Монгол улсын ардын цол тус хүртээсвэ. Зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөлсөв. Ардын багш солоор Баасан Жавын баруун сай технологийн дээд сургуулийн хүнс технологийн политехник коллежийн удирдах зөвлөлийн дарга зөвлөх багш Монгол улсын гавьяат багш доктор профессор ардын жүжигчин солоор Дагвийн Цэвэн Аравдан Завхан аймгийн хөгжим жүжигний театрын ерөнхий удирдаач асан Монгол улсын урлагийн авьяас зүтгэлтэн ардын уран зохиолцолоор айлтгүн төмөр очор зохиолч яруу найрагч Монгол улсын соёлын авьяас зүтгэлтэн Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2026 оны 7 дугаар сарын 7-ны өдөр дугаар 93 Төрийн ордон Улаанбаатар хот
Монгол улсын гавьяацол хүртээх тухай. Монгол улсын үндсэн хуулийн 33-р зүйлийн 1-р хэсгийн 7-р заалд Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн 1-р хэсэг 15-р зүйлийн 1-р хэсгийг тус үндэслэн зарлиг болгохон. Тулгар төрийн 2235 их Монгол улс байгуулагдсны 820 үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуулсны 115 ардын говьсголын 105 жилийн ог тохиолдуулан эрхэлсэн ажил салбартаа өндөр амжилт гарган их орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хүн нэмэр оруулсан дараах хүмүүст Монгол улсын гавьяацол хүртээсүгэ. Шинжлэх ухааны гавьяац төлтөн цолоор Бадрахын Бурмаажав, Шинжлэх ухааны академийн гишүүн, Монгол анагаах ухааны академийн үндэслэгч гишүүн, ач анагаах ухааны их сургуулийн төгсөлтийн дараах сургууль судалгааны албаны дарга, академич, шинжлэх ухааны доктор, профессор. Нямосрын Батхүү, Монгол улсын их сургуулийн инженер технологийн сургуулийн хүрээлэн буй орчин ойн инженерчлийн техникийн профессор доктор. Соёлын гавьяац төлтөн цолоор Намсран Баатаржав, Мөнгөн мод сургуулийн төвийн уран дархны багш зураач. Ганбатын Мөнх туул 25 дугаар суваг телевизийн улс төрийн таймч сэтгүүлч. Гавьяат эдийн засагт цолоор Чүлтмийн Амар Баатар, Барс группийн ерөнхийлөгч, Монгол шуудан хувьцаат компани төлөөлөг удирдах зөвлөлийн гишүүн. Гавьяат багш цолоор Чулуунбатын Наран Туяа, Монгол улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн эдийн засгийн тэнхимийн профессор доктор. Гавьяат жүжигчин цолоор Дорж Сүрэнгийн Болд, Камертон хамтлагийн ахлагч, дуучин, Би продакшн хязгаарлагдмал хариуцлагатай компани үүсгэн байгуулагч, Монгол улсын төрийн сойрхолт. Ламжавын Ган Эрдэн, Камертон хамтлагийн гишүүн, дуучин, Хос дэлхийн хязгаарлагдмал хариуцлагатай компани захирал.
Хүний гавья тэмч солоор дорж бүрвийн амар жаргал. Өөчин мэд үр шилжүүлэн суулгах төвийн их барих эмэгтэйчүүдийн эмч. Гавьят тамирчин солоор гунаажавын эрхэм баяр. Үндэсний бүхийн авраг нийслэлийн онцгой байдлын хаяа сургуульд арга зүйн төвийн дарга хурандаа. Мөнгөн цоожийн нандин эрдэн холимог тулааны тамирчин боксинг спортын олон улсын хэмжээний мастер дэлхийн WBC-гийн холбооны Muay боксинг аврага Монгол улсын MFC холбооны аврага Ажилдварын гавьят ажилтан солоор заг дарагчаагийн ууган баяр. Хамбогд Кашмир хязгаарлагдмал хариуцлага компани үйлдвэр хариуцсан захирал. Немагийн Бямбажава Сод Монгол групп хязгаарлагдмал хариуцлага компани тэргүүн дэд ерөнхийлөгч. Дайсцэвгийн Бат Цэрэн Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчөд хувьцаат компани Ахмад инженер ДСБ нөхөрлөлийн зөвлөх инженер. Гавьят уур хаачин солоор Балжирын Бат сайхан 5 дулгай хувьцаат компани нүүрсний уурхаан уурын зуухын Ахмад механик. Гавьят нисгэгч солоор Пүрвийн Баатар Мят төрийн өмчөд хувьцаат компани нислэгийн хилцэн Boeing 767-300 агаарын хөлгийн дарга багш нисгэгч. Урлагийн гавьят зүтгэлтэн солоор Ядмаагийн Эрдэн баяр. Эрдэнийн гоёл хязгаарлагдмал хариуцлага компани захирал Зураач Дархан. Эрдэнэ Баатрын мөнх баяр.
үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач, зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцэв. Монгол улсын төрийн одон медалаар шагнах тухай дугаар 94 Сүхбаатарын одонгоор Немагийн Бямбжава Монгол кино нэгтгэлийн баримтат кино зургийн дараагасан Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор хад хүүгийн жаргал сайхан шинжлэх ухаан техникийн их сургуулийн Корея уул уурхайн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор профессор Баастын Батминд чөлөө туран бүтээлч жүжигчин Алтан гадас одонгоор Баатрин Наран болдоо. Дархан уул аймгийн Сурын холбооны тэргүүн Нумсан урлаач, Монгол улсын тод харваач, спортын мастер. Гомб сүрэнгийн бат байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны ойн газрын ойн хэлтсийн дарга. Эрдэнийн Түмэн Дэмбэрэла Монгол Солонгосын Политехникийн коллежийн захирал. Төрөөгийн Баасан хүү үндэсний бүхийн улсын арцаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын сүлд спортын хорооны тамирчин дэд хуранда олон улсын хэмжээний мастер. Хөдөлмөрийн хүндэт медалаар Эрдэнэ цогтын Суд Эрдэнэ хот байгуулалт барилга орон сууцчлалтын яамны хотын стандарт хөгжлийг хилцэн ахлах мэргэжилтэн зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцэв.
Эх орныхоо хөгжил дэвшлийг түүчээлэгч эрхэм мундаг та бүхэнд толгор төр байгуулагдсны түүхт 2235, Их Монгол улс байгуулагдсны 820, эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээ манд улсны 115, ардын хувьсгалын 105, ардчилсан хувьсгалын 36 жилийн ам баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өндөрдөд язгуур хүнүү гэрнээс ихтэй Монгол наадан бол төрт ёс, түүх соёлын үнэт төв, Монгол төвний эв нэгдэл, эрх чөлөө, тусгаар тогтнол, мандан бадрахын биелэгдэл, Монгол үндэстний оюун санааны дархлаа болсон манай ард түмний их баяр цэнгэл, Монгол төрийн сүр жавхлалтанд баяр ёслол юм а. Иймээс Монгол төрт ёсны их уламжлал, их соёлын дархлаа, үндэсний их баяр наадмыг тохиолдуулан улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хорномор оруулсан салбар салбарын манлайлагч та бүхнийг Монгол төр хүндэтгэн алдаршуулж төрийн дээд цол одон медалаараа ихөө хүндэтгэн шагнаж байна. Улс их орондоо 50 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулахдаа говийн бүсийн экосистемийн салшгүй хэсэг болох хос бүхтэй тэмээг тогтвортой өсгөн үржүүлж, жилд 200-аас дээш инг батгалуулан, авсан төлөө 100% боожуулж, тэмээн сүргээд 1500 шахан толгойд хүргэж, дэлхийд товардсан хос бүхтэй тэмээний удмын санг хадгалан хамгаалж, тэмээнээс авах ашиг шимийг нэмэгдүүлж, үйлдвэр ухшааг сайжруулахад этэх санаачлахтай ажиллаж, ламын гэгээний улаан тэмээний үйлдвэрийг бий болгоход мэдлэг туршлагаа зориулж, улс бүс нутгийн олон арван тэмцээн уралдаанд өөрийн өсгөж үржүүлсэн тэмээгээрээ тэргүүн болон шагналт байруудад шалгарч, залуу малчтад мал маллах арга ухаанаа өвлүүлэн, тэмээн сүргийн тоо толгойг өсгөхөд нэгэн насны амьдралаа зориулсан нүр их хүч хөдөлмөр гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлэн, Баян-Хонгор аймгийн Баянлаг сумын мянгат тэмээч Монгол улсын гавьяат малчин алдарт уяач Цэдэнгийн шинэ Монгол улсын шинжлэх ухааны академийн уул уурхайн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд хүртэл дэвшин ажиллаж, улс их орондоо 35 жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулахдаа геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх, үйлдвэрлэлийн болон эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээг эрхлэн хөгжүүлж, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бодлогын хэрэгжилтийг хангах, ашигт нутмалтын олборлолт, баяжуулалтын хэмжээг нэмэгдүүлэх, зардалыг бууруулах, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан, үр ашгийг дээшлүүлэхэд мандайлан ажиллаж, эрт тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэн, Монгол улсын нийгмийн эдийн засгийн хөгжилд оруулсан жинтэй хорномрыг өндрөөр үнэлэн, Эрдэнэт үйлдвэрийн захирал Монгол улсын зөвлөх инженер доктор Гэлэнгийн Ёндан нарт Монгол улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, алтан соём тэмдэг Сүхбаатарын одон гарыг шагнаж байна. Улс орныхоо хөгжил дэвшид онцгой гавьяа байгуулж, хөдөлмөрийн баатар хэмээх эрхэмдээ далдар хүртсэн та бүхнээр Монголын ард түмэн бахархаж, Монгол төр гүнээ хүндэтгэж байна. Улс их орондоо 60 шахан жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулахдаа боловсрол шинжлэх ухааны салбар тасралтгүй зүтгэж, Монгол улсад харилцаа холбооны салбарын олон мянган мэргэжилтэн бэлтгэх бааз сурыг бий болгож, ерөнхий боловсролын сургуулийн ахлагын сургалтын хөтөлбөрт физик, электроникийн суур ойлголтыг тайлбарлан таниулсан олон арван гарын авлага сурах бичгийг боловсруулж, тусгай мэргэжлийн дунд сургуулийг хөгжүүлэх бодлогыг тодорхойлоход мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, шаталсан сургалтаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжлийн дунд боловсролтой техникч, дээд боловсролтой технологич бэлтгэх тогтолцоог хөгжүүлэхэд этэх санаагчтай ажиллаж, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, Монгол улсын хүнс хоол үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтэй хүнийг нөөцийг бэлтгэн үүсэд жинтэй хорномор оруулсныг өндрөөр үнэлэн, технологийн дээд сургууль, хүнс технологийн политехникийн коллежийн удирдах зөвлөлийн дарга, зөвлөх багш, Монгол улсын гавьяат багш, доктор, профессор, Баасан жимийн баруун сайд Монгол улсын ардын багш цол олгож байна. Багштай баяр хүргэе. Монголын хөгжмийн урлагийг хөгжүүлэх үйлсээр 50 гаруй жил үр бүтээлтэй ажиллахдаа мэргэжлийн хөгжмийн болон нийтийн дууны 1000 гаруй бүтээл тууран дэлхийн болон Монголын сонгодог хөгжмийн олон арван шилдэг бүтээлүүдийг амжилттай удирдан тайзнаа амьлуулж, дуут нуур, бадар хундаг, богдхан уул, адуутай намар, бие Монгол хүн зэрэг ард түмний сэтгэл тунагсан олон арван шилдэг дууг зохиож, дууны болон хөгжмийн урлагийн олон улсын олон уран бүтээлчлийг төрүүлэн гаргасан хийгээд, Монголын хөгжмийн урлагийн хөгжлийг олон улсад сурчлан таниулж, соёл урлагийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан жинтэй хорномрыг өндрөөр үнэлэн, хөгжмийн зохиолч, удирдаач, Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн, давгийн цэвэн аравданд Монгол улсын ардын жүжигчин цол.
Монгол улсын утга зохиол, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хөгжлийн төлөө 50 шахам жил хөдөлмөрлөхдөө Монголын утга зохиол болон сурвалжлан бичих, чөлөө сэтгүүл зүйг хөгжүүлэхэд эрдэм мэдлэг, авиас сүлгээ зориулан, эсгийн үнэг, миний болоогүй амраг зэрэг яруу найргийн олон шилдэг бүтээлүүдийг ард түмнийхээ оюуны хүртээл болгон ард түмний соён гэрүүл үйл ажиллагааг эрхлэхэд хөдөлмөр зүтгэлээ зориулж орчин цагийн утга зохиол, хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг өндрөөр үнэлэн зохиолч, яруу найрагч, Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Сүхбаатарын одонд айлтгún төмөр очирт Монгол улсын ардын уран зохиолч цолыг хүртээж байна. Өөрийн мэрэгжил, ур чадвар, авиас бэлгээрээ тодорч амжилт бүтээлээрээ ард олондоо хүндлэгдсэн эрхэм хүндэт та бүхэнд ардын хэмээн овоглох эрхэм алдрыг инхүү хүртээлээ. Эзэмсэн мэрэгжил эрхэлсэн салбартаа мандайлагч нь байж эх орныхоо хөгжил дэвшлийг түүчээлэн ажиллаж эх орондоо оруулсан гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлэн Монгол анагаах ухааны академийн үндэслэгч ач анагаах ухааны их сургуулийн төгсөлтийн дараах сурвалж судалгааны албаны дарга академич шинжлэх ухааны доктор профессор Бадрахын Бурмаажов, Монгол улсын их сургуулийн оюун инженерийн техникийн профессор доктор Нэм Ослын Батгуу нарт Монгол улсын шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн цол олгож байна. Мөнгөн мод сургалтын төвийн уран дархны багш зураач Намсрын Баатаржав, 25 дугаар Сувг телевизийн улсын тоймд сэтгүүлч Ганбатын Мөнхтүүл нарт Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн цол олголоо. Барс группийн ерөнхийлөгч Монголчуудын компани төлөөлөн удах зөвлөлийн гишүүн Чүлтийн Амрбатарт Монгол улсын гавьяат эдийн засгийн цол, Монгол улсын их сургуулийн шинжлэх ухааны технологийн сургуулийн эдийн засгийн тэнхимийн профессор доктор Чулуунбатын Наран туяад Монгол улсын гавьяат багш цол, Камертон хамтлагийн ахлах дуучин Би Продакшн компани үүсгэн байгуулагч Монгол улсын төрийн сойрхолд Дорж сүрэнгийн Болд, Камертон хамтлагийн дуучин Хос дэлхийн компанийн захирал Ламживын Ган Эрдэнэт Монгол улсын гавьяат жүжигчин цол. Өөжмэд үр шилжүүлэн суулгах төвийн их баригч эмэгтэйчүүдийн эмч Дорж хүрийн амар жаргалд Монгол улсын хүний гавьяат эмч цол. Үндэсний бүрхийн аврах нийслэлийн онцгой байдлын газрын харьяа сургалт арга зүйн төвийн дарга Хурандаа Гунаажуй Эрхэн баяр, холимог дулааны тамирчин боксын спортын олон улсын хэмжээний мастер Мөнгөн цоожин Нандин Эрдэнэт Монгол улсын гавьяат тамирчин цол. Хамбогд Кашмар компани үйлдвэр хариуцсан захирал Загдарагчаагийн Ууган баяр, Улаанбаатар дулааны сүлжээ компани Ахмад инженер, DCB нөхрөлийн зөвлөх инженер Дасцэвгийн Батцэрэн, Сод Монгол группийн тэргүүн дэд ерөнхийлөгч Нямагийн Бямжав нарт Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол бүтээж байна. 5 толгой нүүрсний уурхайн уурын зуухны механик Балжирын Батцайханд Монгол улсын гавьяат уурхайчин цол. Мяд компани нислэгийн хэлцэн Боинг 767 300 агарын хөлгийн дарга нисгэгч багш Хүрийн Баатарт Монгол улсын гавьяат нисгэгч цол. Эрдэнэ гоёл компани захирал зураач Дархан Ядмагийн Эрдэнэ баяр, үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдагч Эрдэнэбаатарын Мөнх баяр нарт Монгол улсын урлагийн гавьяат цол хүртээлээ. Та бүхний төр засаг төмөн олныхоо төлөө хичээнгүүлэн хөдөлмөрлсөн гавьяа зүтгэлийг чинь өндрөөр үнэлэн Монгол улсын гавьяат тэмээх эрхэм цолоор инхүү шагнан ард түмний донд алдаршуулж байна. Эзэмсэн мэрэгжил эрхэлсэн ажил салбартаа мандайлагч нь байж эх орныхоо хөгжил дэвшлийг түүчээлэн ажиллаж эх орондоо оруулсан гавьяа зүтгэлийн өндрөөр үнэлэн Монгол кино нэгтгэлийн бандит зургийн дарга асан Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Нямагийн Бямжавыг төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагналаа. Мөн эрхэлсэн ажилдаа эрдэм мэдлэг хүч чадлаа дайчин олон жил итгэх зүтгэл үр бүтээлтэй ажиллаж өндөр амжилт гаргасан салбарын мандайлагчдыг төрийн одон медалаар шагнаж байна. Монгол төр төсний их уламжлалд их соёлын дархлаа үндэсний их баяр наадмын босгон дээр төрийн дээд цол одон медаль хүртсэн эрхэм хүндэт та бүхэндээ чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Төр түмнийхээ өндөр итгэл өргөн хүндлийг хүртэж амжилт бүтээлээ баттган алдар цолоо бадрааж явахын үлзийтэй сайхан өрөөлийг та бүхэндээ өргөн дэвшүүлж байна. Мөн та бүхний гэр бүл, үр хүүхэд, хань, ижил хамт олончин сайн сайхан бүхний хүсээрөө тун удахгүй болох улсынхаа үндэсний их баяр наадмаа дэнж хотоод сайхан баярлаарай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан мадрах болтугай. Баярлалаа. Монгол улсын төрийн дуулал